Дараагийн мэдээг танилцуулъя. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн тарих удаан агшдаг болохыг тогтоосон байна. За өөрөөр хэлбэл нас ах тусам хүний тарих агшдаг юм байна. За гэтэл бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн тарих агших үйл явц нь удаан болохыг судалгаагаар тогтоосон байна. За гэсэн хэдий ч шинэ судалгаагаар Альцгеймерын өвчин эмэгтэйчүүдэд илүү түгээмэл нөлөөлдөг болохыг тооцоолсон байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр 2021 онд дэлхийд даяар нийтдээ 57 сая хүн зөнөглөх өвчин тусч байсан. За жил бүр 10 сая хүн тохиолдол бол бүртгэгддэг болохыг судалгаагаар мэдээлсэн байна. За гэвч хүүсийн хувьд бол ялгаа байгаа юм байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад дэлхийд даяар Альцгеймерын өвчин эмэгтэйчүүдэд бараг 2 дахин их тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон. 45 наснда эмэгтэйчүүдийн энэ өвчин тусах эрсдэл 5 хүн тутам 1 байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд 10 хүн тутамд 1 ийм тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон. За эрдэмтэд бол энэ чиглэлээр олон жилийн туршид судалгаа хийж яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд ийм ялгаа байгаа гэдгийг гайхаж эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тархины хүршлийн ялгаа нь үүнд нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байсан. За тийм учраас судалгаануудыг хийж байсан. Гэвч үндэсний шинжилгээ ухааны академийн эмэгтгэл нийтэгдсэн шинэ судалгаагаар энэ нь тийм биш байж болзошгүйг харуулсан байна. Судлаачид 17-оос 95 насны 5,000 орчим эрүүл хүний 12,000 гаруй тархины сканерцсан зургийг шинжилж үзэхэд эрэгтэйчүүдийн тарих цаг хугацаа явах тусам ой санамж, хөдөлгөөн, харааны боловсруулалт оролцдог хэсгүүд зэрэг хэд хэдэн хэсэгт огцон буурдаг болохыг тодорхойлсон байна. За гэвч хүний тархины мэдрэхүй, өвдөлт, биеийн барил зэрэг мэдрэмжийн хэсгийг боловсруулдаг хэсэг болох төвлөрсөн бор гадаргын хэсэг нь эрэгтэйчүүдэд жилд бол 2%-аар буурсан, эмэгтэйчүүдийн жилийн 1.2%-аар буурснаас 2 дахин их байгаа юм. За нөгөөтэйгүр эмэгтэйчүүд тархины шингэнээр дүүрсэн ховдол илүү их тэлж насжилттай холбоотой өөрчлөлтийн шинж тэмдэг илэрдэг боловч ерөнхийдөө бүтцийн алдагдал бага байгааг тогтоосон байна. За нэмэлт дуртахад эрэгтэйчүүд тархины гадрах давхраа болох бор гадаргын насжилттай холбоотой нэмэргэлт нь ялангуяа зарим хэсгүүдэд бол тодорхой ажиглагдсан байна. За мөн хөдөлгөөний үйл ажиллагаанд гол үр гүйцэтгэдэг ботамин, каудит зэрэг бор гадаргын доторх бүтэц илүү огцон бууралт бол ажиглагдсан байна. За судалгааны үр дүнгээс харахад насжилттай холбоотой тархины бууралт нь хүүсийн ялгаа нь эмэгтэйчүүдэд Альцгеймер өвчний онцлогооны тархалт өндөр байх магадaltaй болохыг харуулж байгаа юм. Эрдэмтдийн судалснаар цэвэршилтийн дараах дааврын өөрчлөлт, дархлаа болон судасны үйл ажиллагаа, за мөн бусад генийн генетикийн эрсдэл хүчин зүйл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт наслах хандлагатай байдаг зэрэг энгийн олон хүчин зүйл бол үүнд нөлөөсөн байж болзошгүй. 2021 онд эмэгтэйчүүдийн дундад наслал 73.8 жил байсан бол эрэгтэйчүүдийнх 68.4 жил байсан юм байна. За тиймээс Альцгеймер өвчний эрсдэл бол хамгийн өндөр байх нас нь эмэгтэйчүүд илүү олон байгаа юм байна. За Их Британий эрүүл мэндийн албаны мэдгдснээр энэ өвчин 65-аас дээш насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог юм байна. За эмэгтэйчүүд эмлүү эмзэг энэ өвчнөд бол хэвээр байгаа нь биологийн шалтгааныг одоо хүртэл бол сайн ойлгож тодорхойлж чадаагүй ч гэсэн хариултыг зөвхөн тархины бүтцийн сканердсан зүйлд бол шинжилгээ хийх замаар тогтоох боломжгүй гэдгийг эрдэмтэд илрүүлсэн байна.